За сайн байцгаана уу? Эсвэл шинээр бүртгэл үүсгэх тухай болон Bridge Cloud тэрхэн нэгдэх талаар та бүхэндээ танилцуулга видео хийж байна. Тэгээд School.com компьютероос бол School.com гэдээ орж байгаа. Гар утаснаас болохоор School application байгаа. School руугаа ороод за энэ дээр хэдүүлээ шинээр School дээр бүртгэл үүсгэдэг. За одоо энэ дээр жишээ нь Bridge гэж үүсгэчихээ. За би email хаягаа оруулна. Тэгээ энэ дээр тест хийхдээ зориулаад тест хийцгээе гэсэн Gmail код үүсгэсэн. За тэгээ энэ дээр болохоор School-ийнхаа пассвордыг шинээр зохиож оруулж өгнө. Тэгээ энэ sign up дараад тэгэнгүүт таны мэйл дээр код ирж байгаа. За миний 2176 гэдэг хүрээлээ. За энэ дээр профайл зураг болон био хэсэгтээ өөрийнхөө хүссэн зураг бичвэрээ бичээд за ингээд School маань үүсэж байна гэсэн үг. За эндээсээ Bridge community-тэй яаж нэгдэх вэ гэхээр School маань ингээд үүсэж байна. За эндээсээ хайлтынхаа хэсэгтээ Bridge Club гэж бичиж байна. Тэгэхээр энэ дээр болроо ментрийн маань зурагтай Bridge School гараад ирж байна. Тэгээд энд яаж нэгдэх вэ гэхээр энэ join гэсэн хэсэг байгаа. Энд дээр ингээд дараад орохоор сараар авах юм уу? Эсвэл ингээд жилээр нь сонгоод орох юм уу гэсэн сонголтууд гарч ирнэ. За энэ хэсэг дээр нөгөө карта холбох хэсэг маань гарч ирж байгаа. Энэ дээр картынхаа 16 оронтой нууц дугаараа кодо бичиж өгнө. Энэ дээр карт нэр байгаа өгнө. Тэгээ энэ CVC гэсэн дугаар байгааз энэ хэсэг дээр болохоор картын арын хэсэгт байдаг 3 тоогоо оруулж өгөөд карт нь холбогдонгууд join гэд дараад School-тэй нэгдэчихнэ. За одоо болохоор гар утаснасаа хэрхэн School бүртгэл үүсгэх тухай заавар харуулъя. За тэгээ School руугаа хэрвээ одоо гар утаснаас шинээр бүртгэл үүсгэж байгаа бол энэ хэсгээр first name, last name дээрээ School-ийнхаа нэрийг бичээд өөрийнхөө ашигладаг мэйл хаягаа бичээд пассвортаа шинээр зохиогоод үсгээд оруулах нэ. Тэгээд доотлын sign up-ыг дарахаар мэйл дээр нь 2-3 оронтой код очино. Тэр кодоо хийгээд оруулахаар таны School-ийн бүртгэл үүсчихнэ гэсэн үг. За хэдүүлээд өмнөх хэсэг дээр School-ийн одоо аккаунт үүсгэсэн учраас өмнөхөрөө шууд ороод гар утсаар хэрхэн School-тэй карта холбож Bridge Club-да бүртгүүлэх заавар хэдүүлээ харцгаая. За ингээд School-ийнхаа нэр фасыг хийгээд орчлоо. Энд дээр түрүүний оруулсан таны зураг харагдаж байна. School-ийн хайлт хэсэгтээ Bridge Club гэж хайхаар Bridge community маань гарч ирж байна. Тэгээ Bridge гэсэн дээрээ дараад за энэ дээр ингээд join гэж дарахаар сараар авах уу, жилээр авах уу гэсэн сонголтууд нь гарч ирж байгаа. Авахар бол хямдраад 1 сар нь $15 буюу нийтдээ жилдээ $180 болж байгаа. Тэгээд эндээ шууд карта холбож өгнө. Карт number хэсгээр картынхаа 16 оронтой нууц дугаарыг картн дээрээ байгаа он сараа оруулж өгөөд энэ CVC гэсэн дээр картн дээр байгаа 3 оронтой дугаар байгаа. Тэрийг оруулж өгөөд доотлын join гэсэн хэсгийг дараад тэгээ School-тэй нэвтрэх нэ.